өнөөдрийн эрүүл мэндийн хөтөлбөр чагнуур болон гараа та бүхэндээ сүүлийн үед улаан бурхан буюу бидний нэрлэгээр кор өвчний дэгдэлт маш их байгаатай холбоотойгоор улаан бурхан өвчний талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. За тэгэхээр улаан бурхан өвчин маань өөрөө вирусын гаралтай агаар туслын замаар хүнээс хүнд дамжин халдварладаг маш өндөр халдварлалт өндөртэй халууралт тууралт тийм өвчин байгаа. Манай улсын хувьд улаан бурхны вакцинжуулалт бол яг товлын дагуу 9 сартай болон 2 настайд хийгддэг. Тийм учраас одоо дэгдэлт маань ихэвчлэн одоо вакцинаа арай хамрагдаж амжаагүй байгаа бага насны хүүхдүүд болон насанд хүрэгчдүүд нэлээд их тархалттай байгаад байна. За тэгэхээр ерөнхийдөө улаан бурхан өвчин маань яаж илэрдэг вэ гэхээр нууц хугацаа гэж байдаг улаан бурханд энэ үе нь болохоор ерөнхийдөө 9-өөс 11 хоног байдаг. Тэгэхээр нууц үе дуусаад халууралт буюу улайралтын үе эхэлдэг байгаа. Тэгмээд энэ үедээ болохоор тууралт гардаг. Тэгээ халуураал хоолой нүгдүүд ерөнхийдөө бие суйлдаа тийм хорлогын шинжүүд илрээд яваад идэг учраас бусад амьсгалын замын ерөнхийдөө өвчнүүдтэй андуурагдах тохиолдол их байна. Тэгээд яг тууралт гараагүй байгаа учраас тэрийг бас шууд кор гэд оншилж боломж бас багтаа байдаг. Өвөрмөц бас шинжүүд байдаг. Ерөнхий хорлогын шинжүүд илрээ. Дээрээс нь нүдний састын үрвсэл буюу одоо нүднээс гоожих, нүд нуугдах, нүд гэрэл гялбах зэрэг шинжүүд илэрч болно. Мөн ринитийн хамрын састын үрвслийн шинж буюу хамраас нүс гоожих тиймэрхүү хамар битүүрх зовирууд илэрнэ. Дээрээс нь болохоор төмөхийн үрвсэл бас явагдаж болдог. Энэ үед болохоор хуцуулж ханиалгах дуу хоолой сөөх зэрэг шинжүүд илэрдэг. Иймэрхүү шинжүүд илрээд маш өндөр халуураа вирусын чичмэг халдварт хүчээс 39-өөс дээш бас халуурч болдог. Энэ үед болохоор халдварт өвчин судлалын төвийн 100 тод одоо утасны дугаарт хандах юм уу эсвэл харьяа өрхийн эмнэлгүүдтэй бол хандаж ерөөдөө оншоо тодруулах шаардлагатай байгаа. За тэгээд энэ бага насны хүүхдүүд болон насанд хүрэгчид болохоор энэ улаан бурхан өвчин маань арай чон хүнд хэлбэрээр явагддаг. Хүндрэлүүд бас гарч болдог. Энд нь болохоор уушигны хатгалгаа байж болж юм. За түүхийн бачуурлууд бүр хүндэрсэн тохиолдолд менингоэнцефалит гэж хөдөл бол үүсдэг. Тэгэхээр эцэгчүүд маань юуны түрүүнд болохоор хүүхдүүдийнхаа вакцинжуулалтын байдал анхаарах хэрэгтэй байна. Хугацаанд ирж вакцинжуулалтаа хамрагдах хэрэгтэй. Бид нэр ингээд вакциндаа ирээгүй тохиолдолд дууддаг. Ингэж дуудуулахгүйгээр өөрөөсөө ухамсараараа ирээд одоо товлын вакциндаа хамрагдчих хэрэгтэй. Олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, агааржуулалтыг сайн хийж байх. Хэрвээ энэ шинж тэмдгүүд түрүүний дурдсан одоо шинж тэмдгүүд зовирууд илэрх юм бол эмнэлгийн байгууллагад хандна. Мөн хөнгөн хэлбэрийг бол тэрээр эмчилж болдог байгаа. Тэгэхээр халдварт өвчин маань цаашид олон хүн тарахгүй байхад бол хамгийн түрүүнд ерөөдөө сэжиглсэн тохиолдолд заавал тусгаарлах шаардлагатай байдаг. Ерөөдөө нэлээд удаан тусгаарладаг байгаа. Тэгээд тусгаарлаж гэрт нь хэвтүүлээд маш сайн тэжээлэг хоол хүнс өгч хэвтрийн дэглэм сахиулна. Үүн дээр нэмээд А витаминыг өгөх хэрэгтэй байдаг. А витамин болохоор одоо нүдний хүндрэлээс сэргийлж өгдөг. Ерөөдөө 24 цагийн дотор 2 тунг өгдөг. Нэгээс дээш наснд 200,000 единицээр, нэгээс доош наснд 100,000 единицээр А витаминыг өгнө. За тэгээд ойролцоох өвчлсөн хүмүүстэй ойролцоо байсан хүмүүст мөн нэгээс доош наснд бол иммуноглобулин гэж урьдчилан сэргийлэх одоо тарилга хийдэг. Харин нэгээс дээш насны хүмүүст бол вакцин тавьдаг байгаа. За амьсгалын дээд замын халдварт өвчин томуу тус өвчин болон бусад одоо амьсгалын дээд замаар дамжин халдварладаг цочмог халдварт өвчнүүдийн дэгдэлт ерөнхийдөө их байна. Үүнээс бүгдээрээ яаж урьдчилан сэргийлэх вэ гэвэл нэгдүгээрт энэ түрүүний хэлсэн одоо өөрөө тасгаагаа чигтэй байлгах энэ олон нийтийн газар дагуулж явахгүй байх. Хэрвээ сэжигтэй гэж одоо гэж бодсон тохиолдолд аль болох тусгаарлах онш тодортол тусгаарлах шаардлагатай. Тэгээд энэ хөнгөн хэлбэрийн үед бол амыг ялангуяа соодтой уусамлаар зайлах, мөн нүдэнд 20% сульфацил натрийн тусаалгыг бол тусаана. Тэгээд хамгийн гол нь асаргаа сувилгаа байдаг шүү. За тэгэхээр бүгдээрээ түрүүний хийсэн зөвлөмжүүдийг санаад амьсгалын дээд замын халдварт өвчнүүд болон энэ чимэг халдварт кор өвчнөөс бүгдээрээ урьдчилан сэргийлье.